Пикчерсийн албан ёсны хэрэгтэйгээр боловсролтой нийц оюут болгон Боломт банк Skytel High Speed үзүүлж байна. Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдээ. Боловсрол виз Sony Pictures-ийн албан ёсны эрхтээр хүргэдэг Монголын сайтын нэвтрүүлэг энэ удаагийн дугаар эхлүүлж байна. Энэ нэвтрүүлэг бас дэлхийн 100 гаруй улсад хамгийн удаан, хамгийн олон жил хийгдсэн асуулт хариултын нэвтрүүлэг гэдгээрээ их алдартай. Тэгэхээр өнөөдрийн шинэ дугаарынхаа шинэ оролцогчоо та бүхэн танилцуулъя. Энэ хүн бол Хуульч Гансүм. Сайн байна уу? За та өөрийгөө танилцуулбай. Миний мөнгө жаргал хөхтэй Гансүм гэдэг хөөлж мэрэгчлээ хүн байгаамаа. Тэгээ Баянгор аймагаас оролцож байгаа нэвтрүүлэгтээ. Баянгор аймгийн төвөөс. Тэгээ Баянгор аймагт амьдардаг ийм хүн байгаамаа. За. За танд нэвтрүүлгийн дүрмээ танилцуулъя. За бидэнд 15 асуулт байна. Хэрвээ 15 асуултанд бүгдэнд нь зөв хариулвал та 20 сая төгрөг хожих юм. Тэгээд асуулт болгон эхлээд жоо хялбараас тэг хүндрээд явах. Эхний асуулт 100 мянган төгрөгөөс эхэлнэ. За ингэж явсаар хэрэг та 5 асуултанд зөв хариулах юм бол 500 мянган төгрөг гэдэг нь үр шатах 500 мянган төгрөг дээр очих юм. за Энэ их чухал. Яг гэвэл та 6 7 8 дахь асуултан дээр буруу ажилласан ч та 500 мянган төгрөгтэй үлдэнэ. Бүр амжилттай явж та 10 асуултанд зөв хариулбал үр шатах мөнгө нь 3 сая төгрөг байна. За тэгэхээр энэ хугацаанд элдв бэрхшээл гарч иж маад. Гэтэ тэр нь цаан зовлтгүй танд 3 боломж байгаа. Тэр 3 боломжтой танилцуулъя. Эхний боломж нь 50-50%. Нэг асуултанд 4 хариулт байгаа. Тэр 4 хариултын 3 нь буруу. Тэр 50-50% та сонгох юм бол 3 буруу хариултын 2-ыг бүр компьютер хасаад танд 2 хариултыг хийх юм. Дараагийн боломж нь уцаар ярих боломж. Та ойр дотны хин нэг нэрвээ залгаад мэдгүй асуултаа тэр хүнээсээ давж болно. Гэтэ танд 30 секундын хугацаа байгаа. 30 секундэд их амжиж асуух хэрэгтэй. Зарим хүн үнэхээр амжихгүй байлаа. Тэр их яаралтай тэрийг одоо ашиглаарай. за Гурав дахь нь хоёрдугаар үйлрлийн шин дүрм хөтлөгчөөс асуухгүй. Зандаа надаас асуух юм. Тэр би мэдчихвэл танд үнэхээр тусна, мэдгүй бол та өөртөө найдах зүйлтэй дээ. За ойлгомжтой бол нэвтрүүлэг эхлэв. за тэгээ. За амжилт. За харил. Нэгдүгээр асуулт. Солонго хэдэн өнгөтэй вэ? А-д нь 6, Б-д нь 7, В-д нь 8, Г-д нь 9. Солонго хэдэн өнгөтэй вэ? За энэ хариултан дээр солонгийн 7 өнгөтэй гэж ярьдаг шүү дээ. Угаасаа 7 өнгөтэй. Тэгэхээр миний эцсийн хариулт маань Б хөлбөр буюу 7 гэсэн хөлбөрийг сонгож байна. За зөвөрөлтөөр харцгаая. За зөв байна. За ингээд эхний асуултанд зөв яриаснаар 100 сая төгрөг очлоо. Хоёр дахь асуултаа харцгаая. Хоёрдугаар асуулт. Эйфелийн цамхаг аль улсад байдаг вэ? А-д нь Англи, Б-д нь Итали, В-д нь Бразил, Г-д нь Франц. Дэлхийн 7 гайх юмшигын нэгэнд ордог гэж ярьдаг тийм ээ. Одоо орж байгаа хаа. Нэг би Франц л гэж бодож байна л да. Тэгэхээр миний эцсийн хариулт маань Г хөлбөр буюу Франц гэдэг хариултыг сонгож байна. Та эдгээр 4 улсууд руу явж ирсэн аа? Үгүй ээ, явж байгаагүй. Би бас явж байгаагүй. Гэхдээ би заавал очноо. Ялангуяа Эйфелийн цамхгийг үнэхээр үзмээр байна. Гэхдээ гадаадаар аялах юм бол нэг чухал юм байдаг. Бэлэн мөнгө авч явах төвхтэй. Тэгэхээр за Голомт банкны Юнерс гэдэг картыг авч яваарай гэж зөвлөе. За хэрвээ аль нэг улс руу явбал би одоо чинь Франц явбал энэ Юнерс картыг авчичаад тэгээ сайхан зурлаа явчихна гэж бодож байгаа. За зүгээр таарцгаая. За тэг. За зөв байна. Баярлалаа. Хоёр асуултанд зөв хариулснаар 150 мянган төгрөг хожлоо. За 3 дугаар асуултаа харцгаая. Улаанбаатар хотыг хүрээлдэг уулын нэрс аль нь вэ?
Ад нь богдхан отгон тэнгэр. Бэд нь чингэлтэй отгон тэнгэр. Вэд нь сонгон хайрхан чингэлтэй. Гэд нь богдхан бурхан халдун. За энэ ч одоо богдхан отхон тэнгэр. Энэ отхон тэнгэр гэсэн хариултуудтай хуйлрууд бол дэж биш энэ отхон тэнгэр ярих нь одоо завхан аймагт л байгаа л гэж ойлгоод байгаа шүү. Бурхан халдун гэхээр хинтээ аймагт байгаа тийм ээ. Тэгэхээр энэ сонгон хайрхан чингэлтэй гэдэг хуйлрал. Тэгэхээр миний хувьд миний эцсийн хариулт буюу хуйлрал маань вэ хөлбөр буюу сонгон хайрхан чингэлтэй гэдэг хариулт гэж сонгож байна. Миний эцсийн хариулт маань вэ хөлбөр. За зүгээр л таарцгаая. За зүг байна. Баяр хүргэе. Сонгон хайрхан чингэлтэй Баянзүрх богдхан гэдэг дөрвөн улсын дунд оршдгоо гэж ярьдаг шүү дээ тийм. Баянгор хотын яг хажуунд ямар улс аа? Баянгор аймгийн яг төвд Номгоо хайрхан байгаа. Тэгээ ер нь бол одоо нөгөө бас нөгөө жинс сумд бол нөгөө их богд хайрхан байгаа. Одоо нөгөө газар хөдлөлт болоод богдаад нөгөө оюун номын нууртай одоо байгалийн үзэсгэлэнтэй газартай. Тэр том хайрхан маань бас Баянгор аймгийн маань нутаг шүү дээ. Тий. За дөрөвдүгээр асуулт харцгаая. Төрийн дуулын үгийг хэн бичсэн бэ? Цэндийн дамд сүрэн, Дашторжийн нацагдорж, Бямбэ Эренчин, Дамдны Сүхбаатар. Цэндийн дамдны сүрэн баха. Аян бэлгийн дамдны сүрэн мөр дөрж байгаа хоёр бичсэн гэдэг шүү дээ. Тэгэхээр Цэндийн дамдны сүрэн, Бямбэ Эренчин гоо бол биш. Нацагдорж Сүхбаатар биш. Тэгэхээр миний эцсийн хөлбөр маань А хөлбөр буюу Цэндийн дамдны сүрэн гэдэг хөлбөрийг сонгож байна. За зүгээр л таарцгаая. За. За зүг байна. За дөрөв асуултанд зүг яриаснаар 250 мянган төгрөг одоогийн байдлаар хожоод байна. За ойлголоо. За 5 дахь асуулт харъя. Хэрэг та 5 дахь асуултанд зүг яриулвал нэг үр шатах 500 мянган төгрөгөн дээр очих юм. За. Porsche автомашины логонд ямар амтан дүрслэгдсэн байдаг вэ? А нь арслан, Б нь нохой, В нь ирвэс, Г нь морь. За энэ чи харин эргэлцчих чи. Би бодохдоо Та машин барьдаг уу? машин энийг сайн барьдгүй. Гэхдээ би бодохдоо уг нь логог нь би жоохон муухан санаал юм л та. Арслан билүү морь шиг л санагдаад их юм. Энд дээр харин би боломжоо ашиглаж юм л гэж бодоод байна. За танд 3 боломж байгаа. Тийм утсаар ярих боломжоо ашиглаж ийл гэж бодоод байна. Бүр найдвартын дээр би арслан билүү гэж бодоод байгаа хэрнээ. Бас найдвартын дээр л гэж бодоод байна л да. Утасны цаанд хэм байв? Утасны цаана миний нэг таньдаг ах маань байгаа. Хин гэдэг үлээ? Бат сайхан гэдэг нөхөө ах маань байгаа. Машин бас сайн мэдэх. Тий ер нь бол машин сайн мэднэ. За оролцогч ганц сум 3 боломжийнхаа усаар ярих боломжийг ашиглаж байна. За холбогдцгаая. Байна уу? За сайн байна уу? Монголын сайт нэвтрүүлгийн хөлөг зандаа байна. Оролцогч ганц сум 500 мянган төгрөгийн асуултан дээр танаас тусламж авах гэж байна. Тэгэхээр та хоёрын холбоо танд 30 секунд байгаа. За цаг явлаа. За уцах Porsche асуулт маань Porsche автомашины логонд ямар амтан дүрслэгдсэн байдаг вэ гэж байгаа. Танд асуулт чанга сонсогдож байна уу? Сонсогдож За Porsche автомашины логонд ямар амтан дүрслэгдсэн байдаг вэ? А хөлбөр болохоор арслан, Б хөлбөр нохой, В хөлбөр ирвэс, Г хөлбөр морь. За Porsche. За 5 секунд үлдчихэж шүү. Морь л байдаг шиг байна. Морь л гэж бодож байна тий. За би бас арай арслан билүү морь л гэж бодож байсан юм л да. За хариулт авчаад ба. За ерөнхийдөө авч чадлаа. Миний хоёр бодож ирсэн хоёр хөлбөрийн нэгийг маань хэлж байна. Тэгэхээр би хоёр талаас нэр нэг морь өгдөг хэсэг санагдаад их. Хоёр талаас хартсан гэх юм морь өгдөг. За тэгэхээр миний эцсийн хөлбөр маань одоо морь гэдэг хөлбөр дээр л. Эцсийн хөлбөр маань морь гэдэг хөлбөр уу юу? Г хөлбөрийг сонгож байна. Энэ 3 боломжоос намайг сонгохгүй гэж айжлаа. Би бүр машин огт мэддэг юм баг. За зарч чадах тий. Бүр хамгийн сонирхдаг үсэд. Би бас зарим ерөнхийдөө тийм шиг хэллээ юм байна. За зүгээр л даарэ. За
Аач чанга биш. За байна баяр. За баярлалаа. За ингээд та 5 асуултанд зүгээр байснаар үр шатах 500 сая төгрөг очиж байгаа. Та тэгэхээр дараа нь хэдэн ч асуултанд очиж байгаад одоо бүдэрсэн бай 500 сая төгрөгтэй нэвтрүүлэг өргөх боломжтой болж байгаа гэсэн үг. За ойлголоо. 6 дахь асуултаа харахаас өмнө таньс нэг зүйл асууя. Баянгорт ер нь одоо тэр мазал бол байгаа тий. Говийн гайхамш 6 амьтдаас Одоо бас үлэг гүрлийн олдрууд байдаг баг. тий Баянгороос олдсон гэж ер нь нөгөө Тий. юунууд тэмдэглэгдсэн байдаг шүү дээ. Би саяхан энд өнгөрсөн 100 юу яваад Галбын говьор Өмнө Говь аймагт. Тэгээд тэнд нэг үлэг гүрлийн мөр байгааг зөвөр сонсч байсан, уншиж байсан. Гэхдээ тэр нь дэлхийд байхгүй их олон тооны мөр байгаа байхгүй. Бүр 12 3 мянган мөр байна гэд. Тэгээд очиж үзэхээр Галбын говьор явлаа. Очлоо. Хачин гоё тийм нэг музей байгуулчих. Тэр нь ирээдүйд улам гоё ялах юм байна. Хөрөнгө оруулалтын хаан сэжин гэхээр маань нөгөө оюутлогоо хийж байгаа юм л та. Тэгээд оюутлогоо бид тэр нөгөө хөдөө орнуудыг одоо тий бүтээн байгуулалт хийж байгаад нь бас их талархсан. Тэгээ маань нэвтрүүлгийн бас ивент зэгч оюутлогоо. Тэгээ би оюутлогоо хамт олонд ийм бүтээн байгуулалт хийдэгт бас хөдөө орнуудын хөгжилд ийм цаан зовдогт их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгэхээр 6 дахь асуултаа харцгаах. За тий. 6 дахь асуулт. Шавийн эрдэн багшаас зулын гэрэл юунаас гэдэг вэ? Аад нь тосноос, Бэд нь голоос, Вэд нь цөгцнөөс, Гэд нь сүсгээс. За шавийн эрдэн багшаас зулын гэрэл тосноос, голоос, цөгцнөөс, сүсгээс. За би бодохдоо одоо нөгөө зул барих гэж байгаа хүмүүс ерөнхийдөө хүмүүс ингээл харж ихт нөгөө голын нэг орооно гэл нэг ярьдэн штий. Голын ороож байгаа гэл голын сайн ороохгүй бол голын сайн ороож иж л одоо зул их сайхан удаан сайн астгал гэж л ярьдаг. Тэгэхээр би зүгээр энийг бодохдоо голоос гэж бодоод ах юм. За тэгэхээр тосноос тосны мэдээж сайн за мэдээж шар тосоор л яаж байгаа тийм голоос цөгцнөөс сүсгээс сайхан сүсгэлээд явал яа тийм л гэж яа тийм л. За энэ дэр найдвартай дэр боломж ашигласан дэр баг. Хөтлөгчөөс асуут юм лөө. За ганцхан үлдсэн 2 боломжийн нэг хөтлөгчөөс асуух боломжийг сонгож байна. Тэр надаас сунаг гэсэн үг л дээ. Тий. Та бол одоо Энэ зүгээр цээжилсэн юм дөө миний хувьд. Тэрнээс би яг ингээд локер бодох юм бол нэр гол юм болов тос юм болов гэж би үнэхээр 50-50% эргэлзсэн. Зүгээр цээжилсэн зүйл юм миний хувьд. Үгүй ахта дээд захта гэдэг шиг. тий харин Баг бахад шавь эрдэнэ багшаас зулын гэрэл тосноос гэдэг зүгээр ийм үгийг би цээжилгүй таны тархинд бол байна тий. Цээжилэгдсэн тий. За тэгвэл би хөтлөгчийнхөө үгэнд үл итгэж байна. Тэгэхээр миний эцсийн хөлбөр бол А хөлбөр буюу тосноос гэдэг хөлбөрийг сонгож байна. За харцгаая. Та сайтны нэвтрүүлэгт яг орохоор болсон бэ? Гэхдээ яг уу ерөнхийдөө бас түүхийн танин мэдхүү кино урлаг энэ хөгжим сонгодог зохиол мохол эднэр их сонирхож ерөнхийдөө их уншдаг. Тэгэл яг өөрийгөө бас нэгдүгээр цоройд үзье. Бас л хүмүүсийн адил. Хоёрт үнэхээр бас боломж юу яавал миний хувьд ерөнхийдөө гитар хөгжим ашиг сонирхдаг. Гитар бас яг уу гайгүй тоглож яадаг. Тэгээд нөгөө бас нэг авах гад нэг хүсэж байгаа нэг үнтэй бас нэг гоё гитар байгаадах. Тэгээд бас боломжийн хэмжээнд явал бас тэр гитар авах гал бас. За. Тий. Тэр ямар гоё зоригтой. Тий, тэгж бодоод ерөнхийдөө. За тэгвэл энэ тосноос зүг байгаасаа тэгвэл 600 сая төгрөг очих гээд байна. Гэхдээ таны яг тархинд байгаа болохоор гайгүй байгаа л гэж бодоод. Ерөнхийдөө нэг яг нөгөө зүг шиг зээжлэгдсэн бол гайгүй байгаа л гэж бодоод. Би энэ яагаад ч юм ерөөсөө миний энэ тархинд нэг сайн байх. Уг нь бол гайгүй дээ би чинь зүг юм уу. Яг энэ харин Исланд хэмжих сайн орж ирдэг юм. За харцгаая. За. За баярлалаа. За баяр хүргэе. Баярлалаа намайг бас яг энэ мэддэг юм дээр минь сонгосонд. Харин яг за ингээд та 6 асуултанд зүгээрснээр 600 сая төгрөгийн одоогийн байдлаар эзэн болж байгаа. За. Гитар аавна гэсэн чинь би бүр танд ахин дахин тусламар санагдаад даанч миний боломж дуусчлаа л да. Одоо энэ хүүхдүүдийн дунд их хит болоод байгаа. Ялангуяа жохоо хүүхдүүд их сонсдог үлэг гүрэлгээд байгаа. Тэрний гитарыг би тоолж.
Харин тэгээд таны гитар аавна гэсэн чи би бүр яг тэр хамгийн гоё гитар аваасаа гэж хүсэж байна. Баярлалаа. Харин би тэгж дуусна л да нөгөө тааш нэг шөнийн галт хэрэг хамлагт байсан гэдэг утгаар би бас харин мэдээлэл аваа л да. За тэгвэл цаашаа гитарын төлөө явах уу? За явъя. За 7 дугаар асуулт. Дагас сэтгэл хөдлөл бүр. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авах утас хэд вэ? А-д нь 105, Б-д нь 106, В-д нь 107, Г-д нь 108. Яа, энэ ч юу ягаал идэх юм хүн ч нэг анзаардаг юм шүү дээ. 100. За 108 бол мэдээж биш. Яа, энэ дэр ч яар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авах утас тийм ээ. 105, 107, 106. За энэ дээр боломж аавъя. Одоо 107 лөө эргэлзээд байгаа гэж бод аавъя да. 50% боломж аавъя гэж бодож байна. За ганц сум. Хамгийн сүүлийн боломж буюу 50-50-ыг боломжийг авлаа. Тэгэхээр компьютер бидэнд 2 буруу хариултыг хасаад 2 хариултыг харуулна. «105, 107». Би харин 107 ах гэж бодож исэн чи тэр маань үлжил байна л да. 105 нь онцгой байлаа. За одоо. За одоо нэгэн тулсан газар одоо 107 л гэж л. Яйда. За эцсийн хариулт маань В хөлбөр буюу 107 гэж сонгож байна. 105 гэж нэг яагаад ч юм орж ирэхгүй баг. Зөв хариултаа хэсэг хугацаанд дараа хүлээн авч үзээрэй. Монголын саяхан нэвтрүүлгийн ивент тэтгэгч хөгжил дэвшлийг хамтдаа бүтээй. Оюу толгой. Монголын саяхан нэвтрүүлгийн ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк. Монголын саяхан нэвтрүүлэг үргэлжлэж байна. Оролцогч ганц сум 7 дахь асуулт буюу 800 мянган төгрөгийн асуултын өмнө тулж ирээд байна. Асуулт нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авах утас хэд вэ? Ганц сумын сонгосон хариулт бол 107. Зөв байна уу, буруу байна уу гэдгийг харцгаая. Зэнхута 800 мянган төгрөгтэй боллоо. За. Гитар нь хэдэн төгрөг? Гитар маань тэр SLG 110 гэдэг нэг silent гитар гэдэг. Ерөөдөө нөгөө зүгээр байхдаа бол нэг сайн ухрахгүй нөгөө залгаад тоглоход яг банзан гитар шиг гитар байгаа юм л да. Гэхдээ нөгөө оролттой залгаад яхад маш гоё зэвэрхэн их гоё тайзны гитар л да. Их гоё дууралтай тийм гитар би энэ бодоол байгаа. Тэгээд тэр гитар маань 2 сая нэг зүйл гэдэг юм лээ. 2 сая нэг зам. За ямар ч 800 гэлжсэн. Таадаг. За 40% явж л байгаа юм байна. Тийм ээ. За 8 дугаар асуулт сая төгрөных гитарынхан баг тал мөнгөний хийнэ гэсэн үг. Гэтэ харахаас өмнө би танд ивент шиг танилцуулъя. Энэ бол Scale компани. Scale компани дараа төлбөрт үйлчлэгээ Монголдо гэдэг нэг үйлчлэг байгаа. Дата дуусан цаанаас авахгүй цаашаа хэрэглээл гэж болох. Бүр тийм нэг гоё шинжил хийсэн байлээ. Тэр манх Scale-ийн хэрэгжиж болоорой. За ингээд 8 дахь асуултаа харцгаая. За. Украины алдарт ах トゥ хоёр Кличко ямар спортын тамирчин бэ? А-д нь чөлөөт бүх, Б-д нь бокс, В-д нь цана, Г-д нь уран гулгалт. За энэ чи харин ах トゥ хоёр Кличко ч бокс алдартай хоёр тамирчин байдаг шүү дээ. Хүнд жингийн. Тийм. Хоёр тийм би үлийн бокс гэж бодож байна. Тэгэхээр миний эцсийн хөвлөр маань Б хөвлөр уу юу? Бокс гэдгийг сонгож байна. Хүүхэд байхад л телевизээр их гардаг байсан шүү дээ. Ортой эднэр их гардаг байсан. Виталий Кличко нөгөөд нь хэмблээд те нэг ах トゥ хоёр. Яг үнэ нэг нь Виталий Кличко.
Хүндэж ингийн л хоёр тамирч байдаг санагдаад. За ингээд та 8 асуултанд зүгээр хэлснээр сая төгрөг ажиллаа. Одоо 9 дэх асуултанд зөв хариулбал сая 500 сая төгрөг ажиллана. За, Гитарын 70% хийнэ л гэсэн. тийм. Та гитар хизээ сурсан бэ? Ерөнхийдөө 7 дугаар ангид байхдаа л ахаараа нэг хэдэн барилт заалгаал тэгэл тэрнээс хойш ерөнхийдөө өөрөө оролдож байгаа л тэгэл одоо тэгэхээр ч одоо нэлээд олон жил болчихжээ. 7 дугаар ангид байх. Тэр үед ихтэй нэг YouTube фиднер байдаг байсан болохоор ер нь л жоохон буруу сурч ийсэн юм л. Буруу сурсан тэгээд үзэж харах юм маш бага учраас нэлээд тэр нэг жоохон хэмжээнд дээр очичоо тэрэн дээрээ нэлээд гацсан л юм билээ л дээ. Тэгээд ерөнхийдөө 2015 17 оноос хойш нөгөө YouTube гээд итгэвтэй яагаад тэрнгүү тэндээс нөгөө гитарын хичээл одоо гитарын та биднийг харж янз бүрийн гоё киноны IMI тийм хүмүүс маш их оролдож яад нилээ сайжирсан 17 оноос хойш нилээ сайжирсан. YouTube гэж сайхан багш байна. Уг нь итгэвтэй байлаа. За 9 дэх асуулт харцгаая. За тэг. Дараалалаараа бод, сугар, дэлхий, ангараг, бархас бод. Санчир бол дараагийн гариг юу вэ? Бод, сугар, дэлхий. А. Газрын ван. Б. Далайн ван. В. Дэлхийн ван. Г. Тэнгэрийн ван. Дараалалаараа гэж тий. Бод, сугар, дэлхий. Наран дойрхон дараалалаараа гэсэн үг. Зүг. Бод, сугар, дэлхий, ангараг. За зинч. Дэлхий ван, тэнгэрийн ван. Дэлхий ван гэж юу лээ? Тэгж нэрлэхий байцсан ч их юу лээ нэг тийм яриад дадлаа юу. Би бодохдоо дэлхий ван билүү тэнгэрийн ван хоёрын нэг ах л гэж боддог. Далай ван юм болов. Сансар окторгоо олоо явж гарсан тоололоо явчих тийм аа. Таны бол боломж дууссан. Боломж дууссан. Одоо тэгэл өөртөө найдаал одоо тэгээд сая төгрөг аваад бас орхиж бол нэвтрүүлгийг. Тийм боломж байгаа билүү? Байгаа. Тийм боломж байгаа байлгүй тий. Тий. Эсвэл азаа үзээд сая 500 сая төгрөг үзтгэж болно. Буруу хариулвал та 500 сая төгрөгтэй ямарсан гарна. За би энд үнэхээр яг өөртөө итгэлтэй биш вэ нэгдүгürt. Хоёрдугаарт юу яагаад вэ? Маш их эргэлзэж байна. Дэлхий ван, тэнгэрийн ван хоёр боллоо гэдэг дээр эргэлзээд их юм. Тэгээд өөртөө маш итгэлгүй байна л да. Тэгэхээр одоо боломж байгаа юм чи одоо сая төгрөгөө аваад нэвтрүүлгийсээ гаръя л гэсэн хүсэлтэй. Миний хүсэлт байгаа юм. Хүсэлтийг би хүлээж авахгүй л яах. Хүсэлт юм аа. За тийм хүсэлтэй байна л. Шийдвэр гаргацсан. Тийм шийдвэр гаргаж байна. За ингээд оролцож ганц сум маань энэ асуултанд хариулахгүйгээр сая төгрөг аваад нэвтрүүлгийг орхиор боллоо. За ямарсан баяр хүргэе та сая төгрөг. Тэгээд сансар окторгоо нэр үнгээр хоол байд юм. Уг нь түүхийн чиглэлийн дэлхийн түүх, Монголын түүх бид нэр байсан болов. Энэ үнэхээр би өөртөө итгэлгүй байна. За тэгэхээр хэрвээ та хариулах байсан бол алийг хариулах вэ? Хариулах байсан бол харин Тэнгэрийн ван л гэж бодож байна. За Тэнгэрийн ван зөв байна уу, буруу байна уу гэдгийг харцгаа. Харъя тийм ээ. Тэгээ. За тэг зүгээр харна. Та сая төгрөгөө хожсон байгаа. За. За зөв хариулт нь Тэнгэрийн ван байжээ. Явах л байж тийм ээ. Тэгээ одоо баяр хүрэх хичээсэн харамсах гэсэн гэхдээ явах л байж тээ. Хой. За ямар тач танд үнэхээр баяр хүргэе. Та гитарын 50% хийчлээ. Тэр гитараараа олон сайхан дуу хөгжим тоглож те бас найз нөхөд гэр бүлээ гоё баярлуулаарай гэж хүсье. За нэвтрүүлгийн сэтгэл хэрвээ сайн нэвтрүүлэг. Маш сэтгэл өндөр байна. Тэгээд одоо үнэхээр сэтгэл өндөр байна. Тэгээд одоо гитар авах гэсэн гитарын 50%-ийг бас ингээд энэ нэвтрүүлгээс ойж ийн гэдэг бол миний хувьд маш том боломж. Тэгээд энэ босор сууг телевизийн хамт олонд баярлалаа л гэж хэлье да. За баярлалаа. За. Монголын саятан нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel радиоыг өнгөлөн. Монголын саятан нэвтрүүлгийн ивент тэтгэгч хөгжил дэвшлийг
хамт та бүтэй оюу толгой. Монголын сайт нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн зочноо өгт авцгаая. Энэ хүн бол маркетингийн менежер би биш. За та өөрийгөө танилцуулах. За намайг би биш гэдэг. Одоогоор мэдээллийн технологи үндэсний паркийн маркетингийг харьж ажилладаг. Тэгээд эхнэр хоёр хүүхэдтэй хамт амьдардаг. Ихэр нь эрэгтэй эмэгтэй. Эрэгтэй бас биш гэдэг. Би биш бас биш гэдэг нэртэй ихэр. Ихрийг одоо яг аль нь ах нь гэдэг юм. Наадах чинь асуудалтай. Гэтэ сүүлийн бид яг ярилцаад яг нэг шийдэл төрсөн л те. Хоёр аргаар нэг нь болохоор яг шашны талаас нь уу эсвэл яг биологийн талаас нь асууж гинөө гэдээ асуудаг. Гэтэ ер нь ихрүүдийн төрүүлж гарсан нь дүүн, сүүлж гарсан ах нь байдаг. Тэгэхээр би төрүүлж гарсан учраас дүүн гэж боддог. За би танд нэвтрүүлгийн дүрмээ танилцуулъя. За бидэнд 15 асуулт байгаа. Хэрвээ та 15 асуултанд бүгдэнд нь зөв хариулбал 20 сая төгрөг нээсэн болох юм. За тэгэхээр асуулт болгон одоо хэлбэраасаа жоохон хүндрээд явах хэл та. Тэгэхээр эхний асуулт 100 сая төгрөгнөөс эхэлнэ. Хэрвээ та зөв хариулсаар 5 дахь асуултанд хүрэх юм бол үл шатах мөнгөн дээр очин тэр нь 6 7 8 9 дэх асуултан дээр буруу хариулсан ч та 500 сая төгрөгтэй нэвтрүүлгийг арах юм. Хэрвээ та 10 асуултанд зөв хариулбал үл шатах мөнгө нь бүр 3 сая төгрөг болно. Хэрэг бүгдэнд нь зөв хариулбал 20 сая төгрөг. За энэ хугацаанд хэрэг хэцүү асуулт гарч ирвэл тэр нь санаа зовх хэрэггүй танд 3 боломж байгаа. Тэгэхээр 3 боломжоо танилцуулъя. Эхний боломж нь 50-50%. Тэгэхээр нэг асуултанд 4 хариулт байгаа. 4 хариултын 3 нь буруу байгаа. Хэрэг 50-50%-ийг сонгох юм бол 2 буруу хариултыг хасаад танд 2 хариултыг өгөх юм. Хоёр дахь боломж нь та ойр дотны хин нэгнтэйгээ уцаар ярьж тусламж авах боломжтой. Гэхдээ уцаар та 30 секунд л ярих хэрэгтэй. Энийг бас их анхаарах хэрэгтэй. За 3 дахь боломж нь 2 дугаар үйлдэлээс шинээр оржсэн ийм боломж байгаа. Тэр бол хөтлөгч надаас авах юм. Хэрэг би мэдчихвэл танд үнэхээр жинслээсээ туслана. Яг хэрэг мэдгүй бол та өөртөө л найдах юм. За дөрвөн боломжтой бол нэвтрүүлгээ эхлэв. За дөрвөн боломжтой нэвтрүүлэг эхлэе. За амжилтсан. За баярлалаа. Нэгдүгээр асуулт. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж юу вэ? А-д нь онцог, Б-д нь зүрц зүг, В-д нь үлгэр, Г-д нь ертөнцийн 3. Эхний асуултан дээр алдчихгүй гээд хайж орж ирсэн. Амархан асуулт байна. За хариултаа шууд хэлье. Миний эцсийн сонголт бол Б хариулт буюу зүрц зүг. За зөв байна. Баяр хүргэе. За ингээд нэгдүгээр асуулт хариулснаар 100 сая төгрөг ажиллаа. Энэ мэтэр явсараад 20 сая хүрэхийг ерөөй хоёр дахь асуулт араас өмнө танд нэвтрүүлгийн үеийн зэчээ танилцуулъя. Энэ бол Голомт банк. Голомт банкны Universe гэдэг ийм гоё нэртэй карт байгаа. Тэгэхээр та энэ картаар хөдөө орнуудыг эсвэл олон улсаар аялахдаа энэ картыг хэрэглээрээ бэлэн мөнгө авч явах төвөгтэй шүү дээ. Тэгэхээр энэ карт бол маш аюулгүй. Тэгээ авч явахд хэлбэр тэгэхээр та Universe картыг сонгоорой гэж хүсэж байна. За баярлалаа. За хоёр дахь асуултаа харцгаая. Олимпийн бэлэг тэмдэг хэдэн цагирагтай вэ? А-д нь 4, Б-д нь 5, В-д нь 6, Г-д нь 7. За Б хариулт буюу 5 гэсэн сонголтыг сонгож байна. Таны эцсийн хариулт бол Миний эцсийн хариулт бол Б хариулт буюу 5. Б хувилбар. за зөв хариултаа харцгаая. За зөв байна. Та хоёр асуултанд зөв хариулснаар 150 сая төгрөг ажиллаа. Гурав дахь асуултаа харцгаая. Гуравдугаар асуулт. Монгол бичгээр аав гэдэг үгийг юу гэж бичдэг вэ? А-д нь аба, Б-д нь аби, В-д нь абе, Г-д нь абу. Энэ асуулт хариулахаас өмнө зүгээр сэтгэл хэлж болох уу? Болно. Ер нь сүүлийн үед нэг манай дүүнер айгүйх англиар ярьдаг болсон те шууд англиар хэлд ороод
Тэгээ Монгол бичгийн асуултуудад нэлээд муу хариулаад байгаа сошиал дээр харагдсан. Гэхдээ одоо энийг бас мэдэхгүй байвал монгол хүн биш гэж миний хувьд бодож байна. Тэгэхээр бас нэвтрүүлгийг үзэж байгаа дүүнер байх юм бол монгол бичиг бас манайг өв соёо шүү гэдгийг бас уриалахыг хүсэж байна. Тэгээд миний сонголт бол Г хэлбэр буюу абу. За зүгээр л таарцгаая. За зүгээр баярлалаа. Таны санд дээр би бас нэг саналаа хэлмээрсэн гэжлээ. Яг л үнэхээр бас миний дуртай сэдв. Хүүхд багчуудыг тэр олон хэл сураасаа гэж хүсдэг. Англи, орос, хятад, солонгос, япон тий. Гэтэ тэр хэлээр англиар чинь дэлхийд даяар ярьж чадна. Харин монгол хэлээр бид ярьж чадна. Энэ бол үнэхээр гайхалтай. Монгол хүн гэдгийг бид монгол хэлээр ярьж ижил түүнийг илэрхийлдэг. Эвент ч бас танилцуулъя. Энэ бол Skytel. Тэгэхээр Skytel компани юм дараа төлбөрт үйлчлэгээнийхээ одоо нэг Монголдоо гэдэг үйлчлэг байдаг. Тэрэндээ их шинжил хийсэн. Тэгэхээр Монголдоо гэдэг тэр үйлчлэгээндээ ямар шинжил хийсэн гэхээр илүү их дата, тэгээд илүү хурцтай болсон. Тэгэхээр Монголдоо үйлчлэгэний хэрэглэгчд бүр одоо ер нь датандаа бараг санаа зовхоо болж байна да. Тэгэхээр та ч гэсэн бас хэрэглэгч нь болоорой. Дөрөвдүгээр асуултаа харцгаая. Дөрөвдүгээр асуулт. Хятад улсын туг хэдэн одтой вэ? А-д нь 5, Б-д нь 6, В-д нь 4, Г-д нь 3. За яг ингээл ирэхээр л хэцүү болж байгаа юм байна л та тий. Чад 3 4 5 6 гэсэн болохоор Зүр анзаардгүй ч маа бид нар бол байнга харсаар байгаа л хэд улсын тугийг хардаг тийм. Задад эргэлзээд байна л та. Би зүгээр яг сонсч ирсэн гингүүт 5 билүү 6 байдаг билүү гэл. Нэг хятад улсынхаа юугаар одоо байршуулсан тэр гэж зүгээр сонсч ирсэн санагдаад байна. Одоо ч яг нөгөө бидний байн хардаг мөртлөө анзаардаггүй л энэ дэр гарч ирж байна л та тий. За боломж ашиглах юм уу? За танд 3 боломж байгаа. Алийг ашиглах уу? Бодчихл байна л да. Бодчихлаа энэ дээр алтчвал. Тэ за би 50% боломж ашиглах юм уу? За оролцогч би биш. 3 боломжийн 50%-ийг сонголоо. Тэгэхээр компьютер бидэнд буруу 2 хариултыг хасаад 2 хариултыг харуулна. За гарчлаа. 5, 3 гэсэн 2 сонголт. Би 5-ыг л анх бодсон л доо. За миний эцсийн хариулт бол А хэлбэр буюу 5 одтой. Нэг том од, тэгээд нэг тойрсон хэд од байдаг тийм. Тойрсон 4 од уу 2 од бол гэдэг сонголт юм байна шүү дээ. Нэг том од нээж 2 од байдаг баха. Ян хүлээх нь уссан ямар хэцүү те. Энэ нь бүр улам хэцүү болгоц сандаргаад. За зөвхөн байж үргэ. За ингээд 4 асуултын зүгээрснээр 250 мянган төгрөг ажиллаа. Одоо 5 дахь асуулт 500 мянган төгрөгийн асуулт байна. Хэрэг 500 мянган төгрөг та хүрэх юм бол үүсгэх мөнгөн дээр очих юм. За 5 дахь асуултаа харцгаая. Мамо Нашир дууны аяыг хэн зохиосон бэ? А-д нь Гончиг Сумлаа, Б-д нь Мөрдөрж, В-д нь Дамдын сүрэн, Г-д нь Лувсан шарав. Энийг мэдэх юм байна. Тэгээ Мамо Нашир дууны аяыг Лувсан шарав зохиосон. Тэгээд миний зариултул гэвэл буюу Лувсан шарав. Үгийг нь ямарсан лам сүрэнгаа зохиосон. Тийм. Наац байна. Баяр хүргэе. Тэн их чухал цэг дээр ирдэ ямарсан та дараа нь алдсан ч гэсэн 500 мянган төгрөгтэй ямарсан нэвтрүүлэг өргөх гэсэн үг. За таны ихний талаар ярилцъя. Аха. Ихрүүд төсөөр араншинтай байдгүй яг ер нь адилхан байдгүй. Янз бүр байдгүй. Та хоёр ямар хөө? Нөгөө нэг хэсийн өөрөөсөө ингээд ихрүүдийн бас онцлогуд гардаг. Бид нар чинь ер нь багаасаа ээжигээ эмээгээ дагаад нөгөө ихрүүдийн байрт их оролцдог байсан. Тэгэхээр нөгөө олон ихрүүдтэй нэг дор айгүй харьцдаг байсан. Тэгээд бидний хувьд бол багадаа их ажиллах юм байсан. Ер нь яг сонирхолж ижил урлаг хичээл гээд бүгд зүйлсүүд дээр ажиллах нь тэгээд амин ихтэй.
Тэгээд ер нь сүүлийн үед бол оюутны анхуу цагаас эхлээл ер нь хоёулаа Монгол их сургууль мөртлөнгөө хоёр өөр салбар сургууль. Тэгээд ер нь бид тэр сонирхол одоо нийгмийн идэх оролцоо арай өөр тийшээ явсан. Одоо бол бүр шал өөр хүмүүс шиг. Одоо нийгмийг харах өнцөг мөнцөг шал өөр. Тийм. Тэгээд багтаа бол ижлэх юмсаа одоо арай өөрлөлдсөн. Та бол маркетинг, танай ихэр чинь Бас маркетинг. Технологийн компанид бид нар хоёулаа ажиллаж байгаа. Хоёулаа маркетингээр хариуцж ажилладаг. Гэхдээ манай ихэр маань бол илүү нийгмийн сэтгэл зүгээр төгссөн учраас нийгмийн сургуульд байсан. Тэгээ нийгмийн оролцоо одоо юмд хандах хандлага нь арай илүү юм философик гэх юм уу? Би болохоор нөө Монгол их сургуулийн эрхлэн шинжилгээ интернетийн сургууль, бизнесийн сургуулийг бас төгссөн. Хоёр сургуулийг төгссөн учраас математик суртай. Тэгэхээр юмд нэг жоохон нэг юм нэлээд нухацтай хандах гэдэг юм байна гэж би сүүлд нэлээд дүгнсэн. за. За 6 асуулт харцгаая. За. Отооч чангарах багт те. Айгу хөө. 6 дахь асуулт. 3G, 4G, 5G гэх гар утасны сүлжээний нэршлийн G үсэг ямар үгийн товчлол вэ? А нь general, B нь grade, B нь generation, G нь gate. Би яг нэг Монголын сайт нэвтрүүлэгт орохынхаа өмнө бодож ирсэн байхгүй юм. За ядаж нэг салбарын асуултан дээр очиод бүдрээд унчихгүй юмсан гэж бодчихсон байхгүй юм. Тэгээд арайч одоо энэ асуултанд хариулж чадахгүй байвал одоо алдсан болох байлгүй дээ, Ихэр чинь хариулж чадгаа. тийм. Нэг одоо технологийн Т үсгийг мэддэг хүмүүс бүгд хариулах байх. За миний эцсийн хариулт бол V хувилбар буюу generation. Асуултаа харчаад баярлалаа. Яг энэ асуултыг ирэх байх гэж бодсон. Тэгтээ арай ч юм асуулт ирэхгүй байх гэж бодсон л да. Манай асуултын багийнхан нөгөө хүнийхээ юу мэддэг, юу мэдэхгүй учраас бас аль нь хүн гэдэг мэдэхгүй л дээ. Ингээд нөгөө хүлээхэр бас юу хүлээх бодогдох юм те. Тэгтээ арайчтай бас энэ дээр алдчихгүй л үү. Хэсэг хугацаанд дараа зөв хариултаа харцгаая. Монголын сайтын нэвтрүүлгийн ивент тэтгэгч High Speed. Хязгааргүй интернет, хязгааргүй хэрэглээ. Монголын сайтын нэвтрүүлгийн ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк. Монголын сайт нэвтрүүлэг үргэлжилж байна. Би биш. 6 дахь асуултан дээр тулж ирээд байгаамаа. 6 дахь асуулт 3G, 4G, 5G гэх гар утасны сүлжээний нэршлийн G үсэг ямар үгийн товчлол вэ гэдэг асуулт байсан. Би биш. V хувилбар буюу generation-ыг сонгосон байгаамаа. Зөв байна уу, буруу байна уу гэдгийг харцгаая. За зөв байна. Гайгүй. За асуулт харахаас өмнө ивент зэрэг танилцуулъя. Манай ивент тэтгэгч оюутлогын компани. За би оюутлогын компани гүний урахад нөөрэ орж үзсний хувьд тэнд ямар агуу бүтээн байгуулалт болсныг харсан. Газар доошо 1300 м-ийн гүн рүү лифтээр явах тэр хугацаа их өрмөц. Ер нь маш гүн рүү явж байгаа. Тэгээд ороод тэр чинь бараг төөрдөг байсан шиг тэр том бүтээн байгуулалтанд Монгол хүмүүс маань ямар их чухал ажил хийж байгааг хараад их бахархах сэтгэл төрж ирсэн. За тэгэхээр юм боловсрал мэдлэгийн ийм нэвтрүүлгийн бас ивент тэтгэгчээр ажилласанд оюутлогын компанийнхандаа баярлалаа. За 7 дахь асуултаа харцгаая. (1985) онд гарсан Би чам таартай киноны төгсгөл хэсэгт үрлээ хідэн давхарт амьдардаг гэж гардаг байна. А-д нь 1 давхарт, Б-д нь 2 давхарт, В-д нь 3 давхарт, Г-д нь 4 давхарт. Ингээ кино задлаад л ирэхээр л дотгошоо ороод ирэхээр л улам хэцүү юм тий. Би ч таартай киног үзчихсэн аа. Үзчихсэн. Түр лог ингээл хөөе л доо тий. Яг төсөлийн сцен дээр ингээл гараал дэшээ хардаг штэ тий. Тэгэхээр 1 давхар бол биш байгаа. За 4 давхар бол арай биш байгаа. Миний зүгээр логик бодохоор
Яг энэ дээр гэхдээ нэг ийм юу зүгээр сонсч ирсэн. Гэхдээ би буруу зүгээр санаж магадгүй тантай ярилцахад уул нь бол яг киноныхаа дундах сценүүд дээр үзэгдлүүд дээр нэг давхарт гэж гад төгсгөлийн тэр сцен дээр ингээд дээд давхрын айл болоод 3 билүү 4 давхарт харагдчихсан гэдэг тэр нэг тийм юу зүгээр одоо цаа ингээл энэ асуултыг гарч ирэхээр толгойд орж ирж л байна л да. Нэг ийм сонссон хайлт буруу ч гэж магадгүй л те. Ямар ч тааш танд 2 боломж байгааг сануулъя. Гэтэ энэ дэр төгсгөл хэсэгт үрлээ хэдэн давхарт амьдэрдэг гэж гардаг вэ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр ерөөсөө аз туршихгүй. Тэгээд нэг боломж ашиглая гэж бодож байна. За танд 2 боломж байгаа. Хөтлөгчөөс асуух боломж ашиглаж байна. Хөтлөгчөөс асуух боломж ашиглая гэж бодож байна. За оролцогч би биш 2 боломжийн нэг хөтлөгчөөс асуух боломжийг сонгож байна. Би киног үзээгүй. Үзээгүй байх ёсгүй. Яг л од мөндөр дээр би чам тартай киноны тухай би таныг баг яриад ярилцаа бүр нэлээд задлаж ярьж байгаа гэж сонсч ирсэн байна. За манай өвлийн үг мэн ямарчсан бэлгээ өгчөд гарч байгаа. Гараад явж хахад тэр яг сцен дээр яг цонхоороо хараад зогсож байгаа үрлээ. Би зүгээр тийг санаж байна. Тэгэхэд бол яг нэг давхар л байдаг. Яг нэг давхарт. Миний санаж байгаа хэсэг тэр. Үрлээ болохоор дотроосоо нэг мандарина унагадаг хэсэг болохоор бас гадаа их бүх юм их тийм доор шиг зэрэгцээ шиг харагдах санагдаад. Тэгэхээр миний хар бол нэг давхар л болов гэж бодсон. Гэтэ би таны хариултыг авах гэж болно те. Дүр нэвтрлийн дөрмөнд байгаа. Тийм бол байх. Авахгүй бол надад их сайн байна. Яг л би итгэлтэй биш байгаа учраас. Гэтэ дараа нь хэрвээ би энэ асуултанд буруу хариулаад нэвтрүүлгийг дуусгахаар болох юм бол хөтлөгчийн алдаанд суулж нэвтрүүлгийг орхисон гэхэд бас амар юм байна. Тийм учраас би хөтлөгчийнхөө хариултыг авчий гэж бодож байна л да. Гэтэ бодоод байна. Тийм хэрэг буруу бол би шаналх юм байна тий. За миний эцсийн хариулт бол А хэлбэр буюу нэг давхарт гэсэн үг. За танд нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулъя. Sky Media компани маань нэвтрүүлгийн ивент засагч. Тэгэхээр Sky Media-гийн High Speed гэдэг үйлчилгээ байгаа. High Speed бол үнэхээр хурцтай. Тэгэхээр ямар ч контентийг тэр өндөр хурдаар тэр их одоо хязгааргүй интернетийн ертөнц рүү орно гэдэг бол их сайхан зүйл. Тэгэхээр Sky Media-гийн хэрэгж болоор гэж бас үзэгчдэд уриалж байна. За хэрвээ зөв бол 800 сая төгрөг чинь буруу бол 500 сая төгрөгтэй нэвтрүүлэг орхино гэсэн үг. За баярлалаа. За надад итгэсэнд бас баярлалаа. Би ихтэй өөртөө бол итгэлгүй байлаа. За ингээд та 7 асуултын зүгээр яснаар 800 сая төгрөг ажиллаа. За одоо 8 дахь асуулт. Буюу сая төгрөгийн асуулт. Одоо ингээд Монголын сайт нэвтрүүлэг яг одоо сайтын хэсэг рүү орж байна. Одоо эхэлж байна тий. Дээр үед анх эмэг маань үздэг хад л саятан болохыг хүсвэл гээл гардаг үстэй. Хамгийн дээдлийн чанал нь сая төгрөг гэдэг үсэл. Одоо бол 20 сая болсон. Харин тийм үү. Инфляц ингэж өссөн байна. За 8 дахь асуулт харцгаая. Наймдугаар асуулт. Альберт Эйнштейн эдгээрийн альнаар нь Нобелийн шагнал авсан байна. Ад нь хар нүхний онол, Б нь харьцангуйн тусгай онол, В нь харьцангуйн ерөнхий онол, Г нь фотоэлектрик эффект. Бүгд Нобелийн шагнал авсан нээлтүүд багш байна тий. Онолууд байна. Бүгд Нобелийн шагнал хар хэмжээний нээлт. нүхний онол гэдэг бол хар нүхний онол гэдэг бол би буруу санаагүй бол харьцангуй тусгай онол уу харьцангуй ерөнхий онол уу гэж бодоод байна л да. Фотоэлектрик эффект. Эйнштейн бол харьцангуй онол гэдгээрээ бол Нобелийн шагнал авсан гэдэг нь мэдээд байна. Гол нь харьцангуй тусгай онол уу харьцангуй ерөнхий онол гэдэг дээр л амар сонин та эргэлзээд байна л да. Яарад ч байгаа юм шиг ямар эвгүй юм бэ те? Яах вэ? Та юу нэгж бодож байна? Би бодлоо хэлэх боломжоо хэлсэн. Энэ дээр наваг ашигласан бол яг бодлоо хэлж байна. Та Эйнштейнийг юу гэж боддог? Эйнштейнийг үү? Тий. Үнэхээр агуу гэж боддог. Уцаар ярих хүмүүс маань мэдэх болов.
Харин мэдчих магадгүй л байх л та. Гэхдээ яг надтай яг адилхан хариулт өгч магадгүй л гэж би бодоод байна л та. Нобелийн шагнал авсан бэ гэдэг шүү дээ, тэ? Нобелийн шагнал. Онлайн нийцээд Нобелийн шагнал аваагүй бас байж болох юм, тэ? Лог. Бас нэг манай нэвтрүүлгийн дүрэн байгаа шүү дээ. Бүр хэцүү бол яг одоо хоцсон 800 сая төгрөг аваад бас нэвтрүүлэг өргөж болно. Тим нэг боломж байна, уцаар ярих боломж байна, эсвэл та яг өөрөө сонголтоо яг боломж байна. 3 боломж байна тэнд. За. В бол би миний хариулт бол В хэлбэр буюу харьцангуй эрх онол. Зүгээр өөртөө найдаад итгэж үзье гэж бодлоо. Харин үсний онол фотоэлектрик эффект. Яг энэ дөрвөн онол дөрвөлээ Нобелийн шагнал авах хэмжээний тэгтээ алингээр нь авсан байл гэдэг шиг тийм. Хэрэгэлцээд агуу байдаг юм байна. агуу нээлттэй явж. Салбарынхандаа бол их ламархан асуулт байна. Физикчд амарх. Физикч нарт. За харамсалтай фотоэлектрик эффект байжээ. Тийм байна те. Харьцангуй ерхий бол харьцангуй тусгай онолоор Нобелийн шагнал аваагүй. Аваагүй юм те. Фотоэлектрик эффектээр 1915 хавцаачлаа авсан. Ер нь бол харьцангуй онолоор бол зүгээр Нобелийн шагнал авах хэмжээний бүтээл. Гэтэл энэтэй ер нь хэрэг аваадсан бол баг 10-20 Нобелийн шагнал авах юм л дээ. Гэхдээ яг авсан нь болохоор ганцыг авсан фотоэлектрик эффект. Сайхан зүйл мэдж авлаа. За сэтгэл ямар байна нэвтрүүлэлт дор? Гоё нөө. Та 500 сая төгрөг байсан. Тийм байна. Харин миний хувьд зүгээр орхон чухал байсан. Тэгээд манай эмээ угаасаа баг байхад их үздэг байсан Монголын сэтэн нэвтрүүлгийг. Сатан болох өсвөл гэдэг багт нь их үздэг байсан. Тэгээд эмээгээ оролцоо ч гэж эхэлдэг байсан. Тэгээд энэ удаад өөрөө ороод тэгээ манай эмээ телевизээр үзнэх. Тэгээд эмээд бас мэдчилгээ дэвшүүлээ. Хайртай шүү. Ямар гоё. Тэгээд мэдээж хэрэг эн чинь дурсамж бүтээж байгаа. Та энэ нэвтрүүлэгт орсон дурсамжийг танаас хинч булаач чадахгүй. Тэгэхээр ийм гоё дурсамж бүтээсэнд баяр хүргэе. Та 500 сая төгрөг ямарчсан хойчлаа. Баяр хүргэе. за баярлалаа. Боловсрол телевиз Sony Pictures яд биосны эрэгтэй хүргэдэг Монголын сайтны нэвтрүүлэг өнөөдрийн дугаараа өндөрлж байна. Эх 7 хоногт шинэ асуултуудтай шинэ орцогчтойгоор уулзцгаая. Түр баяртай.